that you got it. La 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 la. But if you're looking for something, Подновогодный Дед Мороз подарочек занес. Я задала ему вопрос: почему у тебя красный нос? И почему ты говоришь под нос? Biadab yang berdua memang kurang. você vai ver como eu mudei, mas não mudei. Você vai ver o que eu virei, o que eu Terrence. Come back. Think fast, Chuckle Nuts! It's cold, just cold, into the mouth. Nice. But if you're looking for something, this guy. Only hackers can type this. 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 Não sei como. Ai, tesouro, sai tesouro. Aqui. Fica, professor. La 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 la. Cappuccina, ballerina, espresso una signora, chimpanzini, bananini, bonbombini, gush.
Vai tomando, vai jogando. I should probably turn myself to a poster boy. If I started make myself. Ихэн бууны сумаар буудах боломжтой тоглоомон буу тараагдсан байсан. За эдгээр тараагдсан буунуудыг хураалахыг цагдаагийн зүгээс олон нийтээс дараагийн мэдээг танилцуулъя. Японд даяар жинхэнэ бууны сумаар буудах боломжтой тоглоомон буу тараагдсан байсан. За эдгээр тараагдсан буунуудыг хураалахыг цагдаагийн зүгээс олон нийтээс хүсэж уриалж байгаа юм байна. Хураалгаагүй тохиолдолд эдгээр хүмүүст ял тулгаж магадгүй байгаа. За асуудалд ороод байгаа буу нь бүгд найрамд хятад ард улсад үйлдвэрсэн Real Green Mini Revolver нэртэй буу байгаа юм байна. Энэхүү бууг тоглоомын машинд одоо шагнал болгож тарааж байсан. За ингээд анх одоо өнгөрсөн 12 дугаар сараас хойш бол Японд даяар бусад цугуудаар олон нийтэд хүрсэн байгаа. За үндэсний цагдаагийн газраас 15,800 орчим ширхгийг тараасан гэж мэдгдсэн. Цагдаа нар эдгээрийг одоо сайн дураараа хураалган өгөх хугацааг 7 дугаар сарын сүүл хүртэл тогтоосон. 11 дугаар сарын одоо сүүлээр ердөө 4,000 орчмыг нь олж авсан гэж цагдаа нар хэлсэн байна. Цагдаа нар энэхүү хунцар буу бол хүмүүсийг өөрсдөө хаяхгүй байх, харин 12 дугаар сарын сүүл гэхэд бол цагдаа нарт хураалгаж өгөхийг хатуу анхааруулж уриалж байгаа юм байна. За эх оноос эхлээд энэхүү хунцар бууг эзэмшиж эсвэл импортлсон хэнийг ч гэсэн гал зэвсэг сэлэмний хяналтын тухай хуулийг зөрчсөн хэрэгээр яллаж болзошгүй цагдаагийнхан анхааруулж байгаа. Тоглоомын төвөөс тоглоом бууны нэгийг авсан 9 настай хүүгийн эцэг нь ийм аюултай зүйлийг хүүхдэд хараасан явдал үнэхээр аимшигтай зүйл болсон гэж үзэж байгаагаа хэлсэн. За тэрээр мөн энэхүү бууг эзэмшиж байгаа явдал нь хууль зөрчсөнтэй адил үйлдэл болж байгаа учраас энэ одоо бууг хүүхдэд одоо тараасан явдал нь бол урагшигтай адил зүйл гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Цагдаагийнхан хятад үйлдвэрсэн ижил төстэй 16 төрлийн бууг хураалган өгөх хугацааг аль хэдийн дууссан